Mom Plus reality show. Эмэгтэй хүн үрээ тэрсэн тэр мөчөөс эхлэн өөрийнхөө төлөө бус өөр нэгэн бяцхан ертөнцийн төлөө амьдарч тэр ертөнцийнхөө гэрэл гээгээ хайраар дүүргэх эхэн болдог. Түүний хайр болзолгүй, хизээч хариу нэгтгүй, хизээч багасдаггүй. Их хүн байна гэдэг хэн нэгнийг өөрөөсөө ч илүү хайрлахын нэр юм. Синик телевизийн бүтээл Mom Plus reality show-ны шинэ улирлаар бид 3 өөр түүхтэй, 3 өөр амьдралын хэм маягтай ээжүүдийг урьж оролцууллаа. Тэдний амьдрал, сонголт, мэдрэмж өөр боловч бүгд ижилхэн нэг л хайраар үрсээ өсгөж яваа ээжүүд юм. Ээжүүд маань өөрсөддөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж, ээж хүний хувьд төдийгүй, эмэгтэй хүний хувьд өөрийгөө дахин олж харах аяллыг эхлүүлэх юм. Инээд, нулимс, догтлол, нөхөрлөл гээд ээж хүний жинхэнэ түүхүүд энэ нэвтрүүлгээр дамжин танд хүрэх болно. Mom Plus reality show. Туай вай жаргасан вэ? Хүнэлтэв. Экватор хүрэлт байгаа гэж ам бол долуулаа. Энэ нутагт ч одоо би 16-7 жил боллоо да. Яа за. Авна гаргаж юм. Чат. Тэр. Араад гоош юм гэж. Шүш. Ох. Авнаг баруун шиг байгаарай мэрхүү. Хон мад хургалж магадгүй шүү мэрхүү саарган шүү. Зөөлх мэрхүү зөөлх өгөрөө. Амаа сахалтай шүү мэрхүү. Сахалтаж оочтой шүү мэрхүү. Болно мэрхүү. Оролцогч баяр жаргалын хань хөрөл тогоо эхнэрийнхээ эзгүүд гэр орны ажлаа цэгцтэй хамжуулж мал ахуйгаач орхигдуулахгүй хариуцлагатай авч явна. Хөдөөний амьдралын ачаалал баггүйч тэр энэ бүхнийг харин ч төвөггүйхэн зохицуулж байна шүү. Энэ баха ороос юм оостой. За. Тэрээс 5 хонцхоо. Адаажгүй дэж. Тэгвэл мал нэг 2 өхрөн дуулсан байх мэдээд чинь. 2 тоглоом яриад авчихлаа. Даажгүй бат. Амин нэг хоолоо иш тэгээд. Шүлтээ ол ич. За заавал гараад энэ гадуур жол юу ажил амжилт татах. 5 сайхан хүүтэй айлчин хүн хүч дутна гэж бараг байхгүй үсттэй. Өдөр тутмын ажилд хүүхүүд нь аавдаа тусалж өөрийн хэмжээнд чадах зүйлсээ хийж байгаа болохоор аав нь гэр орон мал ахуйн ажилд тэгтлээ төрөхгүй байгаа болтой. Эх орны минь уудам сайхан нутаг. Эгэл хэрнээ энгүй тансаг хөдөөгийн буйдхан амьдрал. Ирж яваа цагийн ихэн хаврын улирал. Энэ бүгд нийлээд ханаас ч мэдрэхгүй амар амгаланг мэдрүүлж байна да. Улаанбаатарын 2 аав минь хараа эхнэрүүдийнхээ эзгүүд ямар шуухан байгаа болоо. Их хотын завгүй хэмнэл дунд гэр орны ажил, хүүхдүүдийн хичээл сургууль, өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явж байгаа нь сонирхол татаж байна шүү. Сайн бацгаана уу? Би Инхрилийн эхлээ хоёрын аав байна. Манай эхнэр дүлгөө.
ганцаараа минийх. Хоёул цай маа уус худлаа гэсэн босооч. За сайн байцгаана уу? Саянгийн аав гантал байна. Яг одоогийн байдлаар бол нэгэн үйлчилгээний газрын үйл ажиллагаа хариуцсан захирал гэж ажиллаж байна. За ер нь бол нийгмийн ажилтан мэргэжилтэй тэгээд жүжигчин, дуучин хүн байна. За юу ийц. Та нар ирнэ гээд өмнө залгачихгүй. Би нөгөө нэг газар засвараа яриад байгаа байхгүй. Тэгээд өчтөр шөнө нилээ оройт дуусчихлаа. Одоо чи юу вэ? 4-5 он ч юу? Миний хувьд бараг сар өнгөрөөд байна уу. За айгу өдөртэй байна. Эхнэр хөлт байхгүй гэж гэсэн зургатаас гараад YouTube ороод baby TV энэ тавьж байна. Тэр үздэг хүүхдтэйгээ хамт үздэг байсан юм да ганцаараа үзэл. Тэгэл өглөө цай маягаа уухгүй штэ. Сая зүгээр жоохон та нар хаалганы дүнгийн шүүсрэл явуулчих. Би бол тулгаад ерөөсөө санаа зовхгүй нөө. Яг үүндээ манай хүн чинь гэр ажилтэй одоо тиймэрхүү юмнуудаа бүр аягүй мундаг байхгүй юу? Битээр угаасаа хамаг юма бүх юмаа яг 50-50 хувааж хариуцч хийдэг болохоор нэг тийм ер нь бол санаа зовоогоод идэггүй аягүй мундаг. Дуул энэ байхгүй байх хугацаанд шүнжэнгөө унтаал те. Амар гоё амрах байх юм тэр бодгол юм байлаа л те. Тэнгүүд нөгөө нэг шүн сэрийгээд идэх нөхөр чинь байхгүй болгоод унтж байгаад өөрөө сэрж хаагаад байгаа байхгүй. Одоо сэрэх хэвээр да. Аваа хөөе хоошоо явсан. Хойно амарч байгаа ойлгүй тэгээд хоёр эдэн хөвгттэйгээ дажиг л байчихсан шүү дээ. Хоёр хөвгт маань төвд байдгийг тэгээд ирж бид хоёр дуслаад тэгээ байж гэн. Том хүү маань хотод байдаг. Тэ. Тэгээд унтах нь хөдөө надтай цог. Тэгээ бид гуурав тэгээд дажиг л байж лээ. Ар гэртээ жоохон санаа зовжлаа. Тэгтээ яг хаа 3 хүүхэд маань том болчихсон. Аавтайгаа дөрүүлээ өлдөж байгаа. Өөртөө цаг зарцуулаад 7 хоног сайхан амраад ирнэ гэж бодохоор бас гоё нөө. Гоё байна гэж байна хүн. Сайхан байна гэж байна. Та юу болж яаж ийн вэ гэж байна. Бид ч дажиг л байж лээ. Тэ. Тамагаш нөгөө 2 хүүхдээ хөргөж өгнө. Тэгээд донд хөвдөг байна да тэгээд дажиг цаг агаар гайгүй сайхан бай дулаахан байна. За юу хэлэх вэ одоо тэгээд сайхан байж үл тэгээд сайхан байл гэж чинь тэгээд гэр сайн сагч вэ тэгээд та сайхан байж байгаа сайхан амраа тэгээд ирээрээ гэж хэлье. Манай эхнэр дүлгөө хүү инглээ хоёр маань Сэнэг телевизийн Ман Плас нэвтрүүлэгт ороод 7 хоног сувилт явсан. Одоо 5 дахь өдөр дээрээ явж байна. Охин бит хоёр ээж дүү хоёр байхгүй хоёулахнаа 5 хоног бас нилээ сансны үед бол нилээ чанга байна. За одоохон бид хоёр оройтод сэрээд бигээс охиноо өргөж өгчөө тэ эргэж ирээд нэвтрүүлэг өргөжлүүлчихье.
Зоргоо Банжаажа хоёр маань оройтож унтснаас болоод өглөө оройтож сэрсэн гинэ. Сургалтын цагаасаа хоцрох гээд нэлээд сандралтай байна да. Анх явлаа гэхэд нь за 7 хоног гайгүй гэж бодоод яасан бас сонсныг бодвол хэцүү байна. Эхнэр хүүхдээ санаж байна. Тэгээд одоо гэр эзгүүрээд нэг хүмүүс өлдөг байсан. Одоо тэр юунууд нь нэг 5 хоног байхгүй жоохон охин бит өрөөдгчтэй байна. Тэгээд ар гэрийн ажлууд бас одоо хүүхдийн хоол унднаас ахуулаад бас жоохон чанга байт юм байна. Манай нөхөр бол угаасаа асуудалгүй охиноо сургалтанд нь хүргээд хоолнд нь нөгөө аваа явчихлаа л та. Би л арай охиноо жоохон санаж манж уйлж унчих хэдэ гэж тал өрөөгөө жоохон. Хоолоо амцанграл яжлаа. Охин бит хоёр бас хэд хэд удаа хоцорлоо. Оройтож унтаад тэгээ өглөөс ирж чадахгүй хэд хэд удаа хоцорлоо. Тэгээд бусд ажлууд бол ер нь гайгүй. Баг хүмүүс төрөөг багт ингээл манай ихнэр урагшаа одоо ажилтаа бараанда урагшаа явчихдаг. Тэгэл тухайн үедээ гайгүй байдаг байсан. Тэгээд дөрүүлээ осноос хойш одоо ингээд ихнэр хүүхдээсээ олдсон чи айгу тийм хоосон. Ер нь жоох уйтгартай хэцүү тийм байна. Тэгээд охинтойгоо байгаа ч гэсэн хамт байхад одоо хүүхд харахч байдаг юм уу? Ар гэрийн ажлууд нэг тийм том ажил юм шиг санагддгүй байсан байна. Тэгээд одоо эхнэр хүүхд маань энэ Монплас нэвтрүүлэгт ороод 7 хоногор явцсан охинтойгоо үлдээд ингэсэн чи одоо энэ жижиг сажиг ажлууд хүртэл айгүй хэцүү байдаг юм байна. Тэгээд тэрийг нь бас мэдтгүү явж ижээ. Тэгээд одоо артлыг минь сайн дааж явдаг таартай баярлаа гэж хэлье да. Тэгээ охин маань одоо ээжигээ санаад одоо орой ингээд унтахгүй уйлаад эсвэл ярина байнга ярина гэд. Тэгээд одоо тэр энэ камер маамиргүй байсан чамаагүй нэг очиод ганц 2 цаг уулзчих тийм боломж байхгүй юу. Бид тэ чи очиж болохгүй нөхрүүд өнөдөр очиж болохгүй гэсэн юм шүү. Тэгж яриад ах шиг байсан шүү дээ. Тэгж л ойлгосон шүү дээ би одоо. Тэ. Нэвтрүүлгийн турш эхнэр хүүхдүүдтэйгээ уулзах боломжгүй гэж бодож байсан аавуудаа нэвтрүүлгийн багийнхан гинтийн загтал хүргэж нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломж олгохоор болжээ. Энэ мэдээг тэд хэрхэн хүлээж авах вэ? Бэнэ. Маласаа ирж байна. Манай нэвтрүүлгийн багийнхан танд нэг юм загтал өргүүлж яваа. За. Тэгээд уншнаа. Хайр технэр бүтсэн үрсээс олон хоног хол байж ар гэрийнхэнтэй амьдралыг тайван санаа зовхгүй зовх зүйлгээ авч явж байгаа супер аав танд нэвтрүүлгийн зүгээс талархал илэрхийлье гэж. Бид өнөөдөр танд соёл байгаа эхнэр хүү хоёр дээр очиж нэг өдрийг хамт өнгөрүүлэх сайхан боломжийг олгож байна. Та явахад бэлдэнэ үү гэж байна. Яах. Яг хөтэ эхнэр хүүхдээр нэг боломж очсон яасан дээр нэг очивол санаж. Милээ үүмэлжил байгаа л гэдэг манахаар гарах гээд идэвхий. Нөө хөдөө бахлаар гарч яах гээд идэг манай хүн чинь. Тэ? Тэгээд маш дотор милээ яаж байгаа гэж. Тэ? Одоо ажлуудаа яаж авчих вэ хоёулаа? За яг уу. Одоо өнөөдөр шууд хөдлөхөд таны ажил яах вэ? Яг би нэг айлмал хажуу айлмалдаа загчий та. Тэ? Манай нэг хүү байгаа. Тэ? Тэ? Дүүр хоёр явах уу? Тэгээ. За тэг.
болчих юм байна те. Хайртай ихнэр бяцхан өрөөсөө олон хоног хол байж ар гэрийнхээ амьдралыг тайван санаа зовох зүйлг авч явж байгаа. Супер автын нэвтрүүлгийн зүгээс талархал илэрхийлье. Бид өнөөдөр хэн мэдээг сонсоод л ган тулгын өрөнд инээмсэглэл тодорч баярлж байгаа нь илт харагдаж байх ч нэ. бид өнөөдөр танд сувлалд байгаа эхнэр хүүдэрээ очиж нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг олгож байна. Та явахад бэлэн үү гинэ? Одоо ингээ өнөөдөр хамт явчих гэсэн үг. Би угаасаа нэг мэдээд байсан бохгүй. Дундуур нэг ядаж эргэж очиж болох байлгүй дээ, тэ? Баярлалаа. Хэзээ явах вэ? Одоо шууд явах уу? За тэгвэл юмнуудаа бэлтлээ. Mom Plus reality show. За, гэлцаараа минь. Тэрний зүгээс нь захиа ирсэн байгаа. Энийг салхигаас уншаад. Сия. Нэг наашаар. Хаштай ихнэр бицхэн өрөөсөө одоо нэг холбож ар гэрийн амьдралыг тайван санаа зовох зүйлг авч явж байгаа. Супер автын нэвтрүүлгийн зүгээс хадгалах хэлээ. Бид өнөөдөр тань зөвлөж байгаа ихнэр хүү хоёр дээр очиж нэг өдрийн хамт өнгөрөх сайхан боломжийг олгож. Болох юм уу те? Хизээ өнөөдөр явах юм уу? За тэгвэл охиноо сургалтанд нь өргөж өгчөө тарахаар нь. За тэг. Нэг хоёлаа ээж дүү хоёр дээр очихоор бол штэ. Аа? Ишэр. Хоёлаа сургалтаа тарч ээж дүү хоёр дээр очие. За яа. За очмооргүй юм уу? Аа хоош явах нь шүү дээ. Энэ дэд усудч ирсэн байна. За. Ээж дээр нь очиж тэр 2 онцоо дэрий. Тэгээ тэр ахаа араа ирж хань болгоч хэлээ. Мал харж байгаа гэж хэлээ. Тэгээ өхрөө саа харж биш. 2-3 өнөө тоглоно шүү дээ. Маш нэг өдрөөс. Аа. Өхрөө саа харж байгаа тэгээд. Өөр юу авах вэ тэгээд. Чи өөр бас тийм мэдх юм чи. За. Тэ? Хонгор алхтаа адгаа авчрах нь шүү дээ урд. За. Урд байгаа. За. Таав нь очичод 2 онц яваад ирээ. Тэгээ нөхөр малдаа тийчээд нөгөөд тэгээ байж юуниц. За. За. Явлаа шүү тэгээд. Хүрэлтэйгээ харин бэлтгэлээ хангаж хөөгүүдтэй хийх ажлын захин үлдээж байна. Эхнэр хүү дээрээ очихын өмнө гэр орныхоо ажлыг эмх зэгцтэй хуваарлцглаа шүү. Ээжүүд харин нөхрүүдээ эрхийг огтхонж гадарлааг байгаа. Тэд маань өдрийг хэрхэн эхлүүлж байгаа болоо. Орчин солигдсноос болсон уу өчигдөр саянгийн маань гидс багхын эвгүүрхэж гүйлгэж бөөлсөн ч сувиллийн эмч маань тэр даруйд нь арга хэмжээ авч чадсан. Оролцогч хоёр ээж маань төгс саяхан хоёртой санаа зовоод очиж уулзахаар яваа бололтой. Өглөөний минь. Ой, за өглөөний минь хоёроо. Гой өнөр өршөж байна. Аа, будагны л өнөр. Гой өрөө. Аим гой өнөр чайны жалээ. За би гайгүй юу? Би манай өнөөдөр гайгүй. Шүтээ тий. Тий, өө нэг юм. Өчигдрөөс хойш тэгээ гайг болтноо. Өчигдөр орой тэгэл гайгүйсэн нэг будагны зүгтээ дээ. Аа, тэгвэл өнгөр тогтоод гоё Тэг өнгөр тогтоод байгаа. Хоёр өчигдөр гайгүй юу? Хоёр гайг бас нам унтсан шүү дээ. Нам уу тэг хүүхдүүд Нор юм. тий. Агаар зэрэг хүүхдүүд тий. Нуурсаа таадаг. Харин тий. Манай хүүхд одоо ч унтчихлээ. Оо за. Өглөө бас босохгүй байсан. Тэгээд баг хүчээр босоод цагийг нь болгочих. Одоо буцаад унтцсан. За шүү дээ. Би нөгөө нөхөр чинь тэрийг тавиад балкон дээр унтуулах хэрэгцсэн. Оо зүв. Агаарт тий. Өнөөдөр энэ нөхрийг бас тэрээ заяа. Тэгээ энэ балкон дээр жоохон амар зузаалах хэрэггүй мөлий. энэ чинь нөмөртэй. Тэг нөмөртэй болохоор халууцаад хөлрөөд л өгөх юм. За энэ нөхөр миний будагт амар дуртай тэр арай. Бас өмөлнэ. Амар тийм зоригтой нааш ярьж байгаа байхгүй. За наах. За. Аюу мундаг ээжигээ бодуулт юм биш үү? Би бол хүүтэй нэг юм авчих бас. Хүмүүс муу гээл идэм билээ. Гэтэ яадчихгүй. Гайгүй охин. Манай охин бол хүлд оруулагчтай байж байгаа. Харин тий. Тэгээ одоо ч нөгөө нэг янз янзын юм болохгүй юу амар ихсэн юм билээ шүү дээ. Болдог юм айгүй зүг. Харин болдог л зүг. Менеж хийж юм уу? Тийм өстой огт авч болохгүй.
хүүхдийн хөгжлийг удаачруулдаг. Оо хэмэдгүй манайх ч одоо менежер дээр суугаад. Манай охин чинь ийм менежер дээр яж байгаа л нэг нас хүрэхтэй үлд орсон л гэсэн шүү. Тэгэхээр чинь хүүхдээсээ шалтгаалт. Манай охин менежер дээр суугаад хар ирсээрэл яваад байдаг болсон. Харин тийм. Энэ аяга айгүй зүгээр юм аа. Харин тийм үү? Аягаад. Харин тийм бариад тэрэж явчихсан биш тийшээ. Мартаад ирсэн байсан. Эндээс савгүй усуудад. Тий усаа игээд өдөртөө. Ам цангахад усаа игээл урчин өдөрч. Тэг өөрхөн барай авчин тий. Тий. Барай. Барай. Ачтай бактерианы харуулаад кофе гооч хийж юм. Өнөөдөр хэдүүлээ юу их юм бол та? Харин өнөөдөр яг зочинтой бол Зочинтой гээд ахсан байсан баха. За. Тэгэл Зочинтой бол тэгээ бас айгүй гоё хөрхи хийх юм Нүрэ дээ. бодоо. гоё байлтай тий. Харин тий нүүр юм. За хоёулаа нүүр амаа юу янзлаа да. За хоёр Би одоо нүүр мөрөг бодгож нүүр үзэж байгаа усуудыг харсан. Би бол одоос гурилддаг юм байна уу? Би ч бүртээ нэг удаа суучаараа тэгээ бүр удаа сууч. юм гэдэг тий. Ингээд нэг тос төрхлээ. Эмэгтэйчүүд бидэнд ярих сэдв багдах биш дээ. 3 ээж маань нийлж аваад л хорвоогийн хамгал сонь сайхныг ярьж аваад буцлаа шүү. Mom Plus reality show. Яа хүүхд ань хоёр дээр очихгүй явж байна. Сэтгэл өндөр байна. Сэнийг хэлээдтэй баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэг хийсэнд. За явардаач 5 хоногийн дараа эхнэр өвгт рүүгээ явж байна. Ганцаараа бүр 5 хоног ч баг 50 хоног ч өнгөрт юм шүү дээ. Айгүйх сансан байна. Нэр би өнөөдөр очиод 1 хоног хамт байх хэрэгтэй гэхэр чи тэнд хоног гэсэн үг тийм. За охиноо сургалтаас нь тарахад нь авчлаа. Одоо ээж дүү хоёр руугаа очиж иргэн. 5 он ч 5 хоног уулзаагүй. Одоо замаараа дэлгүүрээр орчоо. Тэгээд ээж дүү хоёр дээр очино битээр. Байнга л баярлуулдаг л байлгүй дээ. Одоо яах вэ яаж баярлж ил байдгийг. Эцэг яаж баярлуулснасаа мэдэхгүй л байна одоо. Цэцэг бол өгч исэн юм байхгүй. Гэртээ одоо байлгаж яхад нэгдүгürt гоё харагддаг, гоё үнэртдэг цэцэг гэх юм бол Лили. Тэгээд би их нэртэй дандаа Лили л бэлгэлдэг юм байна да. Одоо бодсон чи. Тэгэхээр манай их нэр Лилинд дуртай юм болов. Тэгээд Лили бэлгэлэхээр ямар гоё байл гэдэг чинь. Охин бит хоёрыг очиж байгааг манай хоёр мэдэхгүй байгаа юм байлээ. Тэгээ одоо ер нь бол гинтийн бэлэг барьж сюрприз маягаар очино. Тэгээ одоо ээж нь яаж хүлээж авах вэ? Ээжнээс одоо охиноо санаж байгаа бах. Тэгээ ер нь тэнд айгу гоё юм болох байхаа гэж бодож байна. Миний охин хоёлаа одоо ээж дүү хоёр руугаа очиж байгааг ээж нь мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ миний охин ээж нь ер нь хоёулангийн хараад яана гэж бодож байна. Баярлна гэж бодож байна уу? Яана гэж бодож байна. Баярлна гэж бодож байна. Хоёлаа одоо замаараа дэлгүүр орж миний охин дүүтэй хувцас авъя. Тэгээ миний охин дүүтэй хувцас сонгож өгч чадах уу? Ямар хувцас аавна гэж бодож байна? Гоё хувцас. За манай эхнэр бол ер нь цэцгэнд нэлээд дуртай. Тэгээд ер нь бол одоо ямар ч бэлэг байсан тэгээд айгүй баярлж хүлээж авдаг. 3 аав маань уулзжээ. Тэд маань эхнэртэй цэцэг авахар цэцгийн дэлгүүр рүү орж байна.
дээр яваад цэцэг. Яг гэж цэцэг мэдгүй дээ. Хоёр залууга дагаад явж байна. Цэцэг эмцэг авч ирнэ үзээчгүй ба. За би мэдгүй сонгоод өгөөрэй надад. Аль нь ч явах. Эмэгтэй үед. Ямар баяр хүрслэл. Нэг амартай газар байгаа юм. Эхнэртээ авч өгөх гээд сюрприз өрөх гээд. Лили байж бол Лилийн өөрөө хүндэтгэлийг билэгдэх байхгүй юу? За. Энэ болохоор урдууданаас ирүүлэх юм. Өдөө наадгаж авч. Наадга богдогч. Энэ өнгөнөөс гоё харагдсан тий. Ер нь бол манай эмээгийн дуртай цэцэг юм. Тэгээд би дуртай болж байсан байхгүй юу? Өндөр амар гоё. Тэгээд тэгсэн чинь яг хамгийн анхны болцоон дээрээ тэрийг ерөөсөө мартаагүй надад Лили цэцгийн баглаа авчирч ирсэн юм. Тэгэл цэцэгнүүд араараасаа цувсан да. Бяцхан ханхуу нараа яаж мартаж болох вүлээ дээ. Аавууд маань хүүхдүүддээ ч бас бэлэг бэлтгэхэд хүүхдийн хувцсны дэлгүүрийг зорилоо. Саманаа. Настай хүүхдэд ямар хувцас сонирхож байна? Яалаас 2 настай хүүхдийн хувцснууд бол энэгээр байгаа шүү. Эндээс үзээрэй. Ер нь бол 8 сартай. Гэхдээ одоо жишээлбэл хэмжээ нэ штэ. Ер нь нэг ой гарантай өгчг. 8 сартай нэг жоохон биерхүү юм биш үү? Ямар хувцас өдөр тутамдаа өмсөх хувцас сонирхож байна? Өдөр тутамд ерөнхийдөө бейж бор одоо иймэрхүү өнгөтэй. За. Энэ болохоор нөгөө нэг хүүхдэд өдөр тутамд өмсөхөд одоо нэмгэн зузааны хувьд яг боломжтой. Тэгээд ингээ бодитой, ханцуутай хоёр бодитой. Яс хөөрхөн материалтай юм тий. Манайх ерөнхийдөө дандаа одоо 0-2 насны хүүхдээ органик коттон буюу нөгөө органик давгаар хийсэн хувцснуудыг сонгож авчирдаг байгаа. За та хэдэн настай хүүхдээ? Ой гарантай. Ой гурав. Эрэгтэй эмэгтэй? Эрэгтэй. За. Ой гарантай бол хослолуудаас эднэр байгаа. За эднэраас ус байгаа шүү. За энийг авчдөө. За. Танах хэдэн настай лээ? 7 сартай. Хүү юу охин уу? Хүү. За эднэраас бас байгаа шүү. Энэгээр ингээд дам бодинууд байгаа. Энэ ингээ 3 ос юм уу? Тийм 3 осороо. Хэр бийтэй илээ? Жохон бас миралга 9 сартай өмсдөг юм. За тэгвэл энэ 9 сартай байх шүү. За энэ тэгээ энэ. Тэгээ энэс авдаг юм уу? Энэ ер нь ойролцоо. Гэх юм бол энэ арзмаар бол яг болно. Энэ нэртэй арзмаар ахгүй юу? Тийм нэгээс 2 настай хүүхдээ арзмаар. Яа, энийг авчдаг л. Энэ юу ойролцоо харагдаад байна. Би хэрэлээ. Ер нь ойролцоо юм байна. Ойролцоо юм. Тий. Дунд зэрэгээл насандаа юу тий? Насандаа. За тэгвэл энэ болно. Хүрэл тогоо маань юу авахаа мэдэхгүй нөгөө хоёр аавыгаа дагсаар л явна. За 8 сартай хүүхдүүд болохоор энэ арзмаар нь болно. За энэ S арзмаар нь ойролцоогоос 6 сараас 1 настай хүүхдэд таардаг арзмаар байна. Харин би бас нэг омс авчихдээ. Гойтой. Ой. За ийм арзмаар нь зүгээр дээ жоохон. Энэ яхаар. Яаш юу ойролцоо юм биш. Тийм бэ. Наадхас чи нэг авч. Тэгээд.
За энэ манайхан биш үү? За тийм танах ингээ болсон шүү. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За аауд маань эхнэр хүүхэдтэй барих гинтийн бэлгийн бэлтгэлээ дуусгаж сонгосон бэлгүүдээ аваад хөдөллөө. Mom Plus reality show. Аауд гинт ирсэн нь үнэхээр гайхалтай гинтийн бэлэг боллоо. Бүгд баяртайгаар уулзаж сансан сэтгэлээж хуваалцлаа. Харин дараагийн дугаарт аавуудыг маань өөрсдийн гинтийн бэлэг хүлээж байгаа. Ирэх 7 хоногт эргээд уулзъя үзэгчдээ. Бас нэг гоё юм нь банжааг манай аваад ирлээ. Би бас нэг охиноо нэлээд санаад байсан байхгүй юу. Тэгээд манай хүү чинь бас анигаа хайгаад сая сүүлийн тоног санаад тах шиг байсан. Тэгээд бөөн баяр бид дөрөвч. Суграа юу? 2006 оны? Юу 2005 оны? Юу яриад? Яг мэдгүй. Сайхан болцсон. За. Оо, тайлах нь. Чук. Оо, тавч яшээ хийж хатарлаа гэж. Вау. Амар гоё харагдчих штэ. Биш энэ ингэж гоё юм тий. энэ гутлал яг гоё тохирч Бүр ингэж зориулсан юм шиг гурталтай гэж таарч байна шүү. Mom Plus reality show.